За сайн уу? Өдрийн мэндийг хүргэе, өчигдрийн мэндийг хүргэе. За тэгээд 40 хоногийн залбирлын аян тааврын урьж байна. 2 дахь өдрийн сэдэв Бурхны мотраар бүтээн байгуулагдсан. Заримдаа бид нар юу ч хийгээгүй юм шиг санагдаг. Манай дэлхий 1609 км-ийн хурдтайгаар 24 цагт нэг удаа тэнглэхээ бүтэн эргэдэг. Үүнтэй зэрэгцээд нарыг орбитоор 107,826 км гэд бодоход энэ хол гаригдах замыг асар хурдтайгаар туулж байгаа шүү гэдгээ санахад бас гимгээ. Зүгээр сууж байсан ч гэсэн юу ч хийгээгүй байсан ч гэсэн бид нар ийм энийг хийж байгаа. Танд дэлхий орбитоосоо гарчихвээ гэж санаа зовж төвшөж байсан удаа бий юу? Заримдаа бид нар онгоцон дотор суухдаа за айтайхан газардаасаа гэж бас боддог, төвшдөг. Тэгэхэд онгоцны урд ямар үлээ? Шинкансен гал тэрэгний урд ямар үлээ? Машины урд ямар үлээ? Тэгэхэд манай дэлхий орбитороо маш хурдтайгаар нарыг тойрш иргэдэг. Гэтэ энэ болгонд бид нар дэлхийн мэн орбитоосоо гараад сүрч үйдэ гэж бодож төвшж байсан удаа байхгүй хаа. Бурхан унтаад ч юм уу ямар нэг жижиг алдаа гаргаад оршлонг маань сөрүүлчих юм биш байгаа. Бурханд өвчшүүр манай дэлхийг аюулгүйгээр тойроо замаар нь замуулсан талархаж байсан удаа байгаа болов. За тэгэхээр бид эдгээр зүйлд тэмээ Бурханд ямар ч эргэлзээгүйгээр итгэдэг. Боддог ч юм уу тий. Тэр ийм том зүйлд бид нар Бурханд итгэждэг хэрнээ жижигхэн зүйлд яагаад ч юм эргэлзээд байдаг. Уг нь дэлхийг орбитоор нь замуулахаас илүүтэй бидний хүсэж байгаа, бидний зорж байгаа, бидний Бурханаас авахыг хүсэж байгаа тэр залбирал тийм ч хэцүү зүйл яавч биш. Бидний залбирал бидэнд магадгүй том уул, Бурханд тэдгээр том уулууд жижиг толгодууд болж хуурдаг. Бурханд ямар ч агуу зүйл том байдаггүйгээрээ бас нэг гайхалтай зүйл нь Бурханд ямар ч асуудлыг тэрээр өчүүхэн жижигхэн зүйл гэж үл ошоодог. Үгээрээ агуу. Тэр бидний амьдралын агшин бүр ач холбогдол өгдөг. Бурхан бидэнд боломжуудыг нээж өгдөг. Тэгэхээр боломжуудыг атгахад бэлэн байх. Тэгэхээр бидний хийж чадах зүйл бол залбирал, боломжийн төлөөх залбирал. Түүний дуу хоолойг сонсох нь бидний ажил. Харин бидний алхмыг чиглүүлэх нь Бурханы ажил юм. Хэрвээ бид хүрсний ажлаа хийвэл Бурхан ч бас ажлаа хийж дөнгөнө. Еврей Күн гэх үгийг сургаалт үгсээр 16-гийн 9-дэр чиглүүлсэн гэж орчуулагдсан байдаг. Мөн өөр утгаар бас байдаг юм байлээ. За тэр нь болохоор тодорхойлох, бэлдэх, хангах, байршуулах, зөвлүүлэх, шийдэх, хамгаалах зэрэг утгыг агуулдаг. Бурхан бидний алхмыг тодорхойлно, бидний алхмыг бэлтэнэ, бидний алхмыг хангаж өгнө, байршуулж өгнө, зөвлүүлж өгнө, шийдэж өгнө, хамгаалж өгнө. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Бурхан бүхнийг өөрөө биечлэн оролцсон, ян тан хийж детальчлан бүтээн гэсэн агуулгатай. Бурхан бол найруулагч. Таны амьдрал түүний хөгжим. Бурхан бол артист. Таны амьдрал түүний мотрын дардац. Бурхан бол зохиогч. Таны амьдрал түүний ном байгаа юм аа. Бурханд ямар ч агуу зүйл агуу том биш. Дээрэс нь Бурханд ямар ч жижиг зүйл жижиг өчүүхэн биш. Тэгэхээр өөрөөсөө асуугаарай. Бурхан залбирлыг чинь бүтээж дөнгөхөр байна уу? За ингээд 2 дахь өдрөө
залбирлын сэдэв байлаа. 41 залбиралд та бүхний хүрч байна.